Тэгм үзэгчтэй хангаар тестөө онцлог зочны ярилцлага та бүхэнд хүргэж байна. Энэ удаад нийслэл иргэдийн урлын төлөөлөгч, нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Говь сайхны студид урьсан байна. Өдрийн төргийн урилга баярлалаа танд. За дахин төлөвлөлтийн талаар бид өнөөдөр ярилцах болно тийм ээ. Тэгэхээр одоо энэ сэлб дэд төвийн бүсэд хариалагдах хичнээн айлын газрыг чөлөөлөх одоо ажлыг хэрэгжүүлж байна. Ер нь энэ ажил одоо ямар шатн дээр явж байна? За сэлб дэд төвийн хүрээнд гэр ороолыг орон сууцуулах төсөл явж байгаа. Ингээд энэ төслийн хүрээнд бас 158 га талбар дээр орон сууцуулах төсөл хэрэгжинэ. Тухайн 158 га талбарт 2206 нэгж талбар хамрагдж байгаа. Ингээд бид эхний ээлжинд одоо иргэдийн санал авах нийгмийн эдийн засгийн судалгаа хийсэн. Ингээд одоогийн байдлаар 1525 айл буюу нийт одоо төсөлд хамрагдж байгаа иргэдийн 69.1% нь бол одоо нийгмийн эдийн засгийн судалгаа хийгдсэн. Ингээд судалгаанд хамрагдсан иргэдээс 96.7% нь одоо зөвшөөрсөн санал өгсөн, татгалцсан 3.4% санал өгсөн. Ингээд иргэдтэй бид иргэдийн газар болон үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг бас зохион байгуулж байгаа. Тухайн талбар Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо хамрагдж байгаа. Ингээд иргэдийн газар буюу болон үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийж байгаа. Одоогийн байдлаар нийт одоо хамрагдж байгаа иргэдийн 1324 буюу 59.4% нь одоо хөрөнгийн үнэлгээ хийгдээд байгаа. Одоо ингээд тайлан хэвлэж гаргах иргэдтэй хэлцэл хийх ажлыг одоо зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар нийт 69 нэгж талбартаа зөвшөөрлөлтөд хүрсэн. Эхний 28 айлын одоо мөнгийг шилжүүлэхээр одоо нийслэлийн засаг даргын хамгийн газарт одоо захирамж гарах гэдэг ингээд хүлээгдэж байна. Ер нь бол одоо тухайн салбарт одоо хөрөнгийн үнэлгээ хийх ажил эрчимтэй явагдаж байгаа. Гагцхүү бас иргэдийн бичиг баримтын бүрдэл дутуугаас болоод ажил жоохон удаашрах иймэрхүү асуудал байна. Ингээд нийслэлээс бас тухайн одоо бичиг баримтын зөрчилтэй иргэдийн зөрчлийг одоо газар дээр нь шийдэх ажлыг одоо зохион байгуулж байгаа. Тухайлбал эзэмших хэрэгтэй иргэдийн газрыг одоо өмчлөх хэрэгт нь шилжүүлэх, мөн одоо үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ гаргаагүй байгаа энэ иргэдийг үйл хөдлөх хөрөнгийг гэрчлэгээ гаргах ажлыг бас улсын бүртгэлийн газартаа хамтраад ингээд газар дээр нь шийдвэрлээд явж байгаа. Иргэд яг ямар нөхцлөөр газраа өгч байна? Одоо 28 айл дээр яг ажиллаж байсан тийм. Энэ 28 айлууд яг ямар нөхцлөөр газраа өгöd байна? За нийт иргэдийн маань одоо дээлийн хөв буюу одоо 70 орчим хувь нь одоо бэлэн мөнгөөр газраа өгье гэдэг ийм санал өгж байгаа. 20 орчим хувь нь бол тухайн байршил дээр баригдах орон сууцнд бид нар хамрагдъя. Одоо тэр хүртэл бид түрээсийн төлбөрөөр аваад хүлээж аваад орон сууцнд авръя. Зарим нь бас одоо шууд орон сууцаар солих энэ ажлыг одоо зохион байгуулж байгаа. Түрээсийн төлбөрийг одоо төрөөс өгөөд одоо түрээсийн байрыг нь бас олж өгнө гэсэн үг лөө? Тийм. Тухайн иргэн Улаанбаатараас өөрөө байраа сонгоно. Бид бол түрээсийн сарын төлбөрийг одоо тооцож иргэнд өгнө. Түрээсийн салбарын одоо төлбөр бол яг л уян хат нөхцөлтөөр одоогийн ханштай адилхан. Тийм, одоогийн ханштай адилхан яг зах зээл дээр байгаа 2 байрны түрээсийн төлбөрөөр буюу одоо сая 200 мянган төгрөгөөр иргэдэд 1 сарын түрээсийн төлбөрийг тооцож болох. Өөр бусад одоо дэд төвүүдийг одоо байршлаад байгаа одоо иргэдийн газрыг хязээ чөлөөлж эхэлэх үү? Одоо ерөн шат дараатаагаар явагдаж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгээд тэр одоо хичнээн айлуудад энэ дэд төвүүдээс гадна өөр одоо байршилт байгаа иргэдийн гэр орооллын айлыг одоо газар чөлөөлөх ажил хязээнээс хийгдэх бол. За Улаанбаатарын хувьд бол 6 дэд төвийг төлөвлөж байгаа. Одоо дэд үтсийн бүтээн байгуулалтын ажил дууссан 2 дэд төв байгаа. Энэ маань Сэлб дэд төв, Баян хөшөө дэд төв байж байгаа. Ингээд Баян хөшөө дэд төв дээр бид бас иргэдийн газар чөлөөлтийн ажлыг эхлүүлсэн явж байгаа. Тэнд 450 айлын орлого нийцсэн ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар эхний 110 айлын барилга угсралтын ажил эхэлж гисэн. Энэ 7 дугаар сар гэхэд одоо ашиглалтанд оруулахаар явж байгаа. Ингээд бид эхний 110 айл орохлоор иргэдтэй 110 айлын газрыг дараагийн газар чөлөөлтийн ажлыг эхлүүлэхээр иргэдтэй мөн хилцэл хийгээд явж байгаа. Мөн одоо газар чөлөөлтийн нөхцөл нь бол ижилхэн газрыг орон сууцаар солих энэ ажил явагдаж байгаа. Ингээд иргэд маань эхний 110 айл орон сууцнд орохлоор бид дараагийн 110 айлын чөлөөсөн талбар дээр мөн өргөжлүүлээд орон сууцныхаа төслийг явуулна. Баян хөшөө дэд төв дээр мөн одоо 340 айлын
орон сууцны төсөл мөн угсралтын шатанда 60-70% явж байгаа. Ингээд бид яг энэ зарчмаараа баяр шараад дэдүүд дээр мөн одоо иргэдийн газар чөлөөлтийн ажлыг газрыг орон сууцаар солих энэ нөхцлөөр явна. Дамдаржаа дэдүүийн хувьд бол одоо дулааны станцын барилга угсралтын ажил одоо эхэлсэн явж байгаа. Нийтдээ одоо ажлын явцны 57% орчимтой явж байна. За дараагийн дэдв маань бол толгойд дэдв байгаа. Толгойд дэдв дээр бизнес инкубатор төв барих ажил маань үргэлжлээд явж байна. Мөн одоо энэ 6-7 сар гэхэд бас ашиглалтанд төлөөлөх гэж өгөхөөр явж байгаа. Нийтдээ толгойд дэдвийн ажлын явц бол одоо 28% явж байгаа. Ер нь энэ дэдвийн хүрээнд бол одоо инженерийн дэдвүүдийн байгууламжууд хийх, мөн одоо үерийн далан шуудуу хийгдэх, мөн одоо салбар одоо авц замын ажил хийгдэх гээд энэ ажлууд хийгддэг, мөн одоо нийгмийн чанартай бүтээн байгуулалтын ажлууд, инкубатор төв, цэцэрлэг сургууль гээд энэ ажлууд одоо давхар хийгддэг. Иргэдтэй зөвшөлтсөх ажил ер нь одоо хэр нааштай явагдсан бэ? Хэр их хугацаа шаардсан бэ? Иргэд ер нь яаж хүлээж авч байна? За иргэдийн маань хандлага бол ер нь бүгдээр л амьдрах орчин нөхцөлөө сайжруулъя, орон сууцнд оръё, одоо энэ гэр хорооллыг орон сууцчлах төсөл бол зөв зүйтэй гэдэг дээр бол санал нэгдэж байгаа. Гагцхүү иргэд маань за бидний хашаа байшинг хэрхэн яаж үнэлж явах вэ? Үнэлгээний дүн бас маш чухал гэдэг ийм хариулт өгч байгаа. Дээрээс нь бид дараагийн орон сууцнд орох нийслэлээс санал болгож байгаа орон сууцнууд маань одоо хаана ямар байршилд байна. Дээрээс нь тухайн байршил дээр их төлөвлөлтийн дараагийн барилгын зураг төслийг үзэж хармаар байна гэдэг. Тэрийг бол одоо их ихэн сонирхож байгаа. Яг одоогийн байдлаар сэлб дэдтөв дээр хийгдэх 12,000 айлын маань техник эдийн засгийн үндэслэл болон барилгачлалтын төсөл зураг төслийн ажил бол одоо үргэлжлээд явж байгаа. Ингээд тухайн зураг төсөл одоо бэлэн болмогц бид иргэдэд бас одоо танилцуулна. Одоо урьдчилсан байдлаар бас эхнээсээ зураг нь гараад иргэдэд танилцуулах ажил хийгдээд явж байгаа. Тухайн одоо газарт баригдах орон сууцны дэд бүтцийг нь одоо төлөвлөлтөд одоо маш их нарийн одоо тооцож судлах хэрэгтэй гэж ярьж байгаа тийм. Энэ дээр яг одоо ямар хугацааг шаардж байна? Яг төлөвлөгөөнд гарсан уу? Хизээ ер нь энэ барилгууд нь орон сууцнууд баригдаж дуусаад иргэд маань одоо орон сууцнд орох боломжтой болох уу? Яг хугацаа байгаа юу? За сэлб дэдтийн хувьд бол инженерийн дэдвүүдийн шугамшилжээний ажил бол 100% хийгдэж дууссан. Одоо ингээд барилгын зураг төсөл гараад ирэхээр 6-аас 7 сарын хооронд бид одоо барилгын ажил гүйцэтгэгчийг одоо худалдаа авах ажиллагааны хуулийн дагуу зохион байгуулна. Ингээд энэ наадмын дараагаас гэхэд одоо барилгын ажил бол одоо эхэлнэ гэж ингэж тооцож байгаа. Сэлб дэдвийн хувьд бас онцлогтой бусад байршлуудаас бол одоо аялал жуулчлалын болон экологийн тийм бүс орчин бий болох ийм боломжтой сэлб голоод агаад сэлб гол дээр одоо жишээ нь усан толио бий болгож тухайн ойр орчмыг одоо аялал жуулчлалын ийм бүс болгох, одоо дамдарчаа хийдийг түшгэлсэн тийшээ чиглэсэн аялал жуулчлалын одоо ийм бүс болгох, мөн одоо дээрэс нь төрийн үйлчилгээний зарим одоо байгууллагуудыг тухайн байршил дээр шилжүүлэх ажил яригдж байгаа. Тухайлбал одоо их дэд сургуулиудаас эхний ээлжинд одоо соёл урлагийн их сургуулийг ч юм уу тухайн байршил дээр аваачиж гэдэг юм уу. Иймэрхүү саналууд одоо яг төлөвлөлтийн ажил дээр хийгдээд боловсрол шийдвэрний яамтай бас харилцан зөвшөлдсөд ингээд явж байгаа. Ногоон байгууламжийн хүртээмж дээр яаж ажиллах вэ? Мэдээж одоо яг одоогийн нөхцөл байдалд бол гараал яг бие биенийг одоо харах байшин дотроос нөгөө байшингаас хүнээ харах боломжтой болчиход байгаа шүү дээ. Тэгж их баригдаж байгаа. Тэг зогсоол байхгүй. Ногоон байгууламж нь байхгүй, хүүхдийн талбай байхгүй гэдэг асуудал. Улаанбаатарт одоо энэ хот төлөвлөлт тулгараад байгаа нэг асуудал бол ингээд төлөвлөлтгүйгээр одоо явж байгаа. Төлөвлөлт одоо яг гүйцэтгэлийн шатанд одоо зөрчигддөг иймэрхүү алдаанууд байгаа. Тийм учраас бид сэлб дэдтийн хүрээнд хийж байгаа энэ төслийн хувьд бол одоо яг нэгдсэн төлөвлөлтөөр норм дүрмийн дагуу дээрэс нь Улаанбаатар хотын төгжрлийг буруулах, гэр хорооллыг орон сууцчлах тухай хуульд бас ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбайг 40% байхаар барилгачдын талбайг 60% байхаар тусгаж өгсөн. Өмнө нь бол одоо 70-30 гэдэг харьцаатай явж байсан бол бид сэлб дэдтийн хүрээнд 60-40 гэсэн харьцаатайгаар ногоон байгууламж барилгачдын зураг төслийг хийхээр төлөвлөж байгаа. Ер нь энэ гэр хорооллыг дахин төлөвлөх энэ үйл ажиллагаа маань нэг 10 гаруй жил үргэлжилж байгаа. Ингээд нөгөө ажлын явц удаашралтай байдаг, төлөвлөлт алдагддаг маш олон
шалтгаанууд байдаг. Тэгэхээр бид энэ өмнө гарч исэн алдаануудыг одоо яг энэ селебритийн хувьд бол одоо дахин давтахгүй байх талаас бид нар яг нэгдсэн төлөвлөлтөд 158 га талбарыг одоо нэгдсэн төлөвлөлтөөр зураг төсөл хийгдэж яг энэ зураг төслийн дагуу хэрэгжилтийн шатанд нь одоо нийслэл өөрөө хяналт тавьж тухайлбал нийслэлийн орон сууцны карбас төсөл хэрэгжүүлэгчийн хувьд одоо хяналт тавьж одоо яг төлөвлөлтийн дагуу барих ажлыг хариуцж байгаа. Ер нь бол одоо Улаанбаатар үйл ажиллагаа явьж байгаа аж ахуйн нэгжүүд манууд бүгд л одоо айл болох бага талбар дээр их олон айл багтаасан эдийн засгийн хөдөлгөөнийг ашиглах гэсэн ийм л төслүүд явж байгаа. Тийм учраас бид энэ одоо төлөвлөлтийн энэ одоо зарчмыг селебритүүд дээр бас одоо өөрчилж шинжлэх ажлыг хийж байгаа. Яг тэгэхээр бид нар тэнд яг эргэн ая тухтай амьдрах ийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн нам болон дунд давхрын орон сууцныг одоо дийлэнхтэн төлөвлөж 12 давхраас дээшээ гарахгүй байхаар ч юм уу 9 давхар 7 давхар 5 давхар гэсэн иймэрхүү байдлаар төлөвлөж мөн одоо амны орон сууцны хэсгийг бас одоо зураг төсөлд тусгаж өгж байгаагаар онцлогтой байна.